Сайн байцгаана уу? Эдгмэргүй гихтээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид нэгэн сонирхолтой сэдвийн талаар ярилцах гэж байна. За энэ бол Монголын Христ итгэгч Монгол христийн чуулгануудын пасторуудын нууц гэсэн сэдвэр. Тэ эдгмэргүй маа тэ ямар нэгэн нууц байна уу? За тэгээд тэр нууц нь бас үнэн гэдэгт нь эдгмэргүй маа гих мэтлэн дэмэргүй юмны талаар ярих юм. За өнөөдрийн харин бидний асуултанд тэр нууцуудыг илчилэхээр оргил уулзалт христийн чуулганы пастор Жаргал сайхан хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За маш их баярлалаа. За тэгээд одоо энэ хөө ярилцлаганд оролцож байгаадаа бас их баяртай шүү. За тэгээд мэдээж би Монгол пасторуудын нууц гэдэг энэ сэдвийг танилцуулах үед бол юу гэж би одоо бусдыг дүгнж ярих юм бай болохгүй штэ гэсэн. Мэдээж тэгж яриулах зорилгогүй байгаа. Гол нь нууц гэдэг нь юу вэ гэхээр яг таны амьдрал дээр ягаад вэ гэх юм бол та өөрөө пастор хүн. Таны амьдралд нууц байгаа болов. Дээрээс нь одоо жишээ нь та яг Христ итгэлийн талаар яриад явж байхдаа ардаа юу бодож чинь энэ нь бас нэг тийм хэцүү зүйл байна уу те? Тэр талаар бид нар тодруулах зорилготой байна. Тэгэхээр энийг бас зөвөр ойлгосоо гэж хүсэж байна. Тэгэхээр Монголын Христ итгэгчдийн пасторуудын нууц эдгмэрэг маа те. За хамгийн ихний асуулт. Хүмүүс сайн сайхны талаар пасторууд зааж байна. Зөв амьдралын талаар зааж байна. Өөрөөсөө яг тэгж гин үү? За тэр талаар тавалцчих. Та ер нь ямар амьдралын үзэл сурталаар амьдарч сэтгэлдээ ер нь юуг бодож явж байна? За ер нь одоогийн байдлаар Монгол улсад нэг 400 гаруй одоо пасторууд байгаа. За тэрний нэг нь бол яг би. За мэдээж одоо бид нар өөрсдөө заагаад байгаа гэхээсээ илүүтэйгээр одоо эзний амьд үг болох Библиэлд биднэрт зааж байгаа зүйл баг. Эзний гэдэг нь да Бурхны. Тэ Бурхны одоо амьд үг болох Библиэс бидэнд тийм ээ ингэж амьдраарай. Энэ амьдрал хүний амьдралын хувьд хамгийн зөв амьдрал шүү гэж заасан зүйлс баг. Түүнийг бид нар яг бусдад зааж байгаа. Ийм одоо амьдрал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэ? Тэрнээс биш би одоо хүмүүст өөрийнхөө амьдралаас тэ за би ингээд одоо яадны 50 хүртэл амьдралаа. Ингэж амьдрах амьдрал их зөв юм байх шүү гэж хэлэхээсээ илүүтэйгээр одоо энэ орчин ертөнцийг бүтээгч Бурхны амьд үг болох Библиэлд юу гэж хэлсэн те гэдэг талаар бусдад заадаг. Тэрнээс биш би одоо өөрийнхөө амьдралын үзэл онол одоо миний нүдэнд зөв буруу гэж харагдж байгаа зүйлсийг заадаг пасторууд. Харин яг өөрсдийнхөө одоо итгэж байгаа амьд Бурхны үг болох Библиэлд Бурхан хүн төрлөختнийг яаж амьдраасаа тийм ээ залуу хүмүүс гэр бүлүүд тийм ээ хүмүүс яаж амьдрах нь хамгийн зөв бэ гэдгийг заасныг бусдад зааж байгаа. Та тэгвэл өөрөө энийг хэрэгжүүлдэг үү? За мэдээж одоо би одоо Христэд итгээд одоо 30-аад жил болж байгаа. Энэ хугацаанд одоо сураад зогсохгүй амьдралдаа хэрэгжүүлж байгаа. За зарим зүйлийг одоо хүмүүс намайг юу гэж дүгнэх юм би сайн мэдэхгүй байна л д. За би өөрийгөө хувьд мэс чанарын хувьд зарим зүйлийг бол би бүрэн дүрэн дагч. Зарим зүйл дээр би суралцж байгаа гэж хэлмээр. Тэгэхээр яг энэ болгоныг хийхдээ та ер нь яг ингээд үннээсээ яг тэр сургаалыг даах гэж хичээдэг үү? Тэгэлгүй яах вэ? Мэдээж Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр нэг ийм хоёр одоо чухал сургаалыг хэлсэн байна л да. Нэгдүгürt бүх зүрх сэтгэл бүх оюун ухаанаараа Бурхан эзний хайрал, хоёрдугаарт хөршөө өөрийн бие адил явах. Хайрлаарай гэж хэлсэн. Тэгээ би яг одоо Христэд итгэгч босон хүний хувьд миний хүнийг үзэх үзлийн хувьд бол маш том өөрчлөлт орсон. Тийм ээ. Би одоо Христэд итгэхээс өмнө одоо өөр дээрээ их төвлөрдөг хүмүүсийг нэх одоо үн цэнтэй чухал тий миний дургу хөргөл энэ миний дургу хүн миний одоо хамаатан ах トゥ надад холбоотой надад сайн зүйл гүйжээвэл би энэ хүнд тийм ээ сайн хандах ёстой гэсэн үзэл бодол байсан. Хүн яаж харцсан би ерөөсөө яг тэгж харцсан гэдэг ийм хандлага үзэл бодолтой болж төлөвшөж өсөж явлаа. Харин Христэд итгээд эзний амьд үг болох Библиэлд дээрээс сонссон чинь хүн бол Бурхны юу дүр төрх ба алдар тийм ээ тэр ч маяг хүн. Бурхан өөрөө хүн төрлөختийн эмэгтэй ертөнцийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн. Тийм учраас Библийн Яаков номон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр та нар одоо булгийн ихээс тэ цэвэр бохор ус гардгүйтэй адилхан чиний амнаас тэ Бурхны бүтээсэн хүмүүсийг хараадаг
ерөөдөг байж болохгүй шүү гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр тэрийг би яг уншаад энэ нэрээ зөв юм биш. Тэгээ би бас одоо ингээд амьдралын хугацаанд эргэж харж байгаад хүн ер нь хэнийг одоо хараадаг тийм ээ. Хэнийг ерөөд ингээд ботсон чинь хүн хамгийн ойр тойрны хүмүүсээ хараад юм бэл шүү дээ. Бид нар ингээд годомжинд байгаа хин нэг те чимигээ дээдгүй юм бэл. За ингээд одоо янз бүрийн байдлаар хэлж байгаа. Энэ бол юу ч харин бид нар хамтран амьдарч байгаа хайртай ах дүүсээ одоо эхнэрээ нөхрөө тийм ээ найзыгаа үр хүүхдийнхаа бид нар чинь хамгийн мухагаар хэлт юм бэл шүү. Та нар ер нь одоо ингээ би яг одоо жишээ татаад хэлвэл зөндөл юм байна л д. Эхнэр хүн ямар ч эрэгтэй хүнээс эсвэл цанг хамт ажилдаг эсвэл ааваасаа ахаасаа дүүгээсээ сонсоогүй доромжлын хамгийн мохоо үнийг хинээс сонсдог нөхрөөсөө сонсдог. Нөхрүүд ээжээсээ тийм ээ эгчээсээ эмэгтэй дүүгээсээ анги хамт олон найз нөхдөсөө хамт ажилтдаг хүмүүсээс сонсдгоо мохоо үгийг хинээс сонсдог. Эхнэрээсээ сонсдог. Тэгэхээр бид нэр хэл амаа захирахын тулд бидний дотор зөв ойлголт хэрэгтэй. Тэр зөв ойлголт нь өөрөө Библийн үг байх ёстой шүү гэдгийг пастор хүмүүсийн хувьд бусдад яг заадаг. Тийм. Би ч гэсэн одоо үүний нэг хэсэг байх гад хичээж байгаа. За одоо би одоо миний эргэн тойрны хүмүүс надад хэлэх байх л да. За би бол одоо Христэтгэхээс өмнө бол одоо хараал ерөөл тийм ээ. Одоо хүнийг өөрийгөө одоо ингэж одоо янз бүрээр хэлэх хараал байгаа шүү дээ. Одоо янз бүрийн хараалууд бид нар ч амар их хэлдэг байсан. Амар их хэлдэг гэсэн баг одоо 3 үгийн 2 нь хараал байсан. Тэгээ би Христчний дараа би яг одоо энэ хараал хэлэх энэ юм бол багхгүй болсон. Энэ бол ухамсараараа миний хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Жишээлбэл бид нар айгүй хөөрхөн хүүхдээ мохоо хүүхд. Тэ? За чи өөдлөхгүй. Тоглоом шоглоомоор хүртэл яг бид нар чи бие биенийхээ янз бүрээр хэлдэг. За хэлж байгаа нь яг сонсож байгаад нь хэцүү байдаг гэдгийг бид нэр ойлгодог баг. Бид нар чи өөрсдийнхөө л ингээд хувийн өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө зүрх сэтгэл надад ямар байгаагаа л их боддог. Гэтэл миний ямар байгаа, юу хэлж байгаа, юу хүсэж байгааг гэдэг нь бусдад яаж таалагдж байгаа вэ? Бусдад ямар одоо сэтгэл төрүүлж байгаа вэ гэдгийг хүн хэлхээс нааш, цаашчгээс нааш хүн мэддэг. Тийм учраас эзэн бас өөрийн амьд үг болох Библиэлд Христэд итгэгч хүн тэ бусдад ямар сайн нөлөөг явах вэ? Үзүүлж болох вэ гэдэг дээр маш олон зүйлийг явах вэ? Заан хэлсэн мэт. Ингийн нэг жишээ нь одоо таны амьдралын саяны жижиг өөрчлөлт байх нь шүү дээ. За жишээлбэл одоо ингээл Библиэлд нэг юм үг байгаа юм л да. Яаков номын 1-р бүлгийн 19 дэх хүн бүр сонсохдоо түргэн ярихтаа удаан уур хилэндээ хойрог бай. Тэ? Ингэж. За эн чинь юу гэсэн үг вэ гэхээр уурлахтаа удаан. Тийм уурлахтаа удаан. Биш хүн бүр одоо сонсохдоо түргэн ярихтаа удаан уурлахтаа яхаа удаан байх хэрэгтэй. Хүнд байгаа өстой 3 том зан чанарыг яхаа хэлж байгаа юм. Бид нар айгүй түргэн урт. Тэр ч юм уу монголчууд бид нар тийм ээ. Ерөөсөө ам маш түргэн. Тэгээ бид нар хийснийхаа дараа боддог. Бидний гар амир түргэн. Цогсныхаа дараа боддог. Тийм шүү дээ. Тийм учраас одоо бид нар бол сонсохдоо их одоо хойрог. Ерөөсөө л миний зөв. Би л гэд. Ерөөсөө бусдыг сонсдог. Өнөөдөр зарим одоо эцэг эхчүүд үр хүүхдийн хүмүүжлэлтэй үр хүүхдээ одоо сайн бусдыг сонсдог хүн болгоч ч яах вэ? Хүмүүжүүлэхгүй шүү дээ. Библиэлд одоо бас хэлсэн байна. Та нар үр хүүхдээ хойт залуу үе тийм ээ одоо эзний замаар замнуулан зөв хүмүүжүүлэх ёстой. Энэ нь ерөөсө гол санаа нь юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр нэгдүгээр бурхан эзнийг тэ өөрт нь хандсан сайн сайхныг ойлго. Хоёрдугаарт бусдыг хайрл гэж хэлсэн. Тэр үг л байгаа хгүй. Тийм учраас миний үр хүүхэд бусдыг хайрлж гинүү. Миний хүүхэд өсөж том болохын хэрээр бусдыг хайрлаад зогсохгүй тэр хайр нь гадагшаа хүндэтгэл болж гинүү. Инэрх өрөвдөх сэтгэлтэй хүн болж гинүү. Үүнийг би аав хүний хувьд, ээж хүний хувьд зааж гинүү гүй юу гэдгийг өөрөөсөө асууж болох зүйлс бол эзний амьд үг болох Библи шүү. Тийм учраас одоо Монголын одоо олон пастор ахлагч нарын гадагшаа одоо тэр зааж байгаа гэдэг байгаа тий ёс суртахуун сайн нөлөөлийн үр дүн бол өөрөө Библи л байгаа байхгүй. Тэгэхээр түрүү хэлсэн нөгөө булгийн ихэн булангартай бол адгын булангартай тий. Нэг булгаас 2 ус гардаггүйтэй адилхан яг тэр гол суурь нь бол зөв байх хэрэгтэй гэж. Энэ суурь нь болохоор Библиэлд суурлаад хүний яг дотроос
тэр өөрчлөлт нь гардаг л гэж ойлгуулад байна тийм. Тэ. Өнөөдөр одоо цахилгааны мэдлэгтэй хүн одоо цахилгааны гэмтэл гарвал түүнийг яаж одоо хандах вэ гэдэг мэдчихэж штэ. Яг түүнтэй адилхан би Христ итгэсний дараа эзний амьд үгийг уншсны дараа би хил хамаа захирах хэрэгтэй юм байна. Уур хилэндээ хойрог байх хэрэгтэй юм байна гэдгээ мэдчих واخ. Тэгэхээр ийм үйл явцал одоо болж байгаа маа гэдгийг ойлгох хэрэгтэй. За түрүү намайг хэрэгжүүлж ийн үеднэр гэдсэн шүү дээ. Гэхдээ би бол одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа, хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө болон өрөөлтөө тийм ээ нээлттэй хандж байгаа. Намайг бас засаж өөрчлөгдөхөд туслаарай. Би бас та нартайгаа одоо аливаа зүйлийг зөв буруу тий эзний амьд үгийн дагуу яаж хийдэж амьдрах вэ гэдгийг одоо хэлж яваа. За намайг одоо миний гэр бүлийнхэн эргэн тойрныхан болвол өөрчлөгдсөн л гэж одоо хэлэг нөхөө. Дүгнэн. Миний би одоо ганц хүн бол хэлэхгүй бах. Би чи ихээс өөрөө долуулаа. Тийм ээ. За тэгээд одоо сургууль соёлд байхдаа их олонний анхаарлын төвд байсан хөдөлгөөнтэй ийм хүүхэд байсан. Тийм ээ. Ер нь одоо миний одоо амьдрал ахуу өнгөрсөн хугацааг хүмүүсийг сонирхдаг. Манай 10 жилийнхэн те найз нөхдүүд одоо ингээ сүүлийн 10 гаруй жил одоо ингээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна тий сүүлийн одоо бараг 10-аад 20 жил би хүний хөгжлийн чиглэлийн тийм ээ сургалт ингээ хийгээд бид нар бас ингээд их орон байна. Хүний амьдрал аз жаргалтай байна гэдэг бол хүн өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдэг талаар заагаад олон жил бол. Тийм учраас одоо намайг эргэн тойрны олон хүмүүс бас дүгнэн хэлнэ. Тийм учраас би одоо ингээд өөрийгөө тийм ээ гэж хэлж чадах зүйлсүүд надад байна. Бас чадахгүй олон тодорхойлолтуудыг миний эргэн тойронд байгаа тийм ээ хүмүүс маань хэлнэ. Тэгээ би яг зүгээр аав хүний хувьд би одоо нэг зүйлээр их одоо бахархсан. Миний хоёр охин над захиа бичсэн. Тэгээд одоо аваа та бол сайн аав гэхээс илүү олон чухал зүйлийг бичсэн байл. Одоо аваа та ингээд одоо таны одоо юу гэх вэ? Тагой хэлээ. Одоо таны тэ одоо энэ зан чанар надад ингэж нөлөөлсөн. Бүр нарийн бичсэн байх нь шүү дээ. Тий. Тэгээ би одоо аав хүний хувьд октоодасаа тийм захиа аваад одоо их бахархсан. Би бол өөрт олон сул тал байгаа гэдгээ мэдж байгаа. Заримдаа би одоо сайн аавч байж чадахгүй үеуд надад байсан гэдгийг би мэдж байгаа. Тэгтээ хүүхдүүд маань намайг одоо эзэнд итгэх итгэлээр өөрчлөгдөж шинчлэгдэж яваа тийм ээ. Хүний минь хувьд ч гэсэн октод маань намайг харсан байгаа хөөх. Жишээлбэл одоо би ч бараг л охинтойгоо цуг өссөн, октодгоо цуг өссөн байж тээ. Одоо анх одоо 20 эдтэл охиноо тэрвэрж исэн тий. Тэгээд октоо одоо ингээд 50 гаруй доктор октоо ч бас тэр өсөл төгжлийнхаа насанд аавын бас өөрчлөлт шинжилтийг явах хараал явж байгаа. Тийм учраас би бас одоо октодынхаа надад хандсан загтлыг аваад би бол надад их том өөрчлөлтийг эзэн хийсэн юм байна. Тэр мэн өнөөдөр бурхны хэлээд байгаа шүү дээ. Бурхныг хэлж байгаа тийм ээ. Тэгээ бурхныг хэлээд зогсохгүй түүний амьд үгээс өдөр бүр уншиж, судалж хамтдаа гэр бүлэрээ залбирдаг байсан маань өнөөдөр ингээд үр хүүхдүүдэд маань ийм одоо өр нөлөө өгчтэй гэж одоо бодож бахархсан учраас би бас тэр итгэл дээрээ тулгуурлан би бол хэрэгжүүлж байгаа гэж хийж чадаад байгаа шүү. За баярлалаа. За тэгэхээр дараагийн асуулт нь ер нь бас төстэй л гэхдээ арай илүү гүнзгий байж магадгүй. Та ер нь хүмүүст заадаг яг тэр бурхны талаар бол зааж байгаа шүү дээ. Пасторын хувьд бол тэр зүйлдээ тэр бурхандаа та яг өөрөө итгэдэг үү? Итгэлгүй яах вэ? Та яагаад Есүс Христэд итгэх болсон бэ? Тэр талаараа болцож. За ер нь бол хүмүүс одоо янз бүрийн байдлаар Есүс Христэд одоо итгэсэн бол байдаг. За миний одоо Христэд итгэсэн хамгийн гол шалтгаан бол би уг нэг тийм сайн бодолт хийдэг. Тэгвэл түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх чадваргүй байгаагаа би одоо яг 22 3 наснд ойлгосон байхгүй. За. Хэдийгээр би ингээд одоо хүн шиг сайхан амьдрий. Эсвэл би одоо энийг хийж болохгүй штэ гэж бодож байгаа мөртлөө оюун бодол дотроо бодоод байгаа мөртлөө маргааш нь өдөр нь оройн нь амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй байгаагаа яг одоо анх олж харсан. Тэгээд би яг өөрийгөө би өөрийнхөө талаар бодож чадж байгаа боловч би яг өөрийгөө удирдах чадахгүй байгаа юм биш тэ гэдгээ би анх мэдсэн. Тэр цаг үед л мэдээд энэ үед л яг хүнд хэн нэгэн хэрэгтэй байна гэдгийг би анх ойлгосон. Тэгээд тэр одоо ойлголт маань явж хагаад
Тэгээ би одоо эзний амьд үг болох Библиэс яг энэ хэсгийг уншиж ойлгоод намайг миний бодол хүсэл мэн биш. Миний нүдэнд үл харагдах гим нүгэл намайг удирдах байгаа юм байна гэдгийг би анх одоо танин мэдсэн энэ үйл явц маань намайг Христэд итгэлийн маань одоо ихний үндэс болсон байхгүй. Өнөөдөр би бас олон за би одоо та бүхэн тайлбарлаж өгье л да. Өнөөдөр хайр байна. Тийм ээ би одоо үр хүүхэдтэй, эхнэр хүүхэдтэй хайртай байгаа тэр хайр харагдах уу? Харагдана шүү дээ. Үйлдэл мүүлдэл тэр юмар нь гоё харагдах шүү. Одоо ингээл одоо чи одоо буяа эхнэртэй хайртай юу? Хайртай. Тэр хайр чи харъя. Гэтэл одоо чамд харуулах юм байна. Яг тэгж бол харагдахгүй. Тийм харагдахгүй. Гэхдээ хайр бас харагдахгүй, баригдахгүй мөн үү? Тэр хүний амьдрал нүдэнд үл үзэгдэж гарт үл баригдах зүйлсийн нөлөөгөөр амьдарч байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Шийдвэрүүд нь гараад байна те. Шийдвэрүүд нь гараад байна. Жишээлбэл хайр байна. Гомдол байна. Гомдол харагдахгүй шүү дээ. Бас баригдахгүй. Гэхдээ биднэрт яадаг вүлээ? Мэдрэгддэг. Энэ хүнд гомдчих штэ. Тэгээ энэ хүний талаар одоо сайн үг бол гарахгүй юм байна да. Мөн үү? За хүний бас дотор хүсэл мөрөөдөл гэж юм ба. Тэ? Хүсэл мөрөөдөл харагдахгүй, баригдахгүй. Гэхдээ хүнийг маш их хэрч хүчтэй болгодог, зоригтой болгодог тийм үү? Яг түүнтэй адилхан гим нүгэл харагдахгүй, баригдахгүй ч хүний амьдрал маш том нөлөө явах үзүүлдэг. Тэгээ би яг одоо амьдралд одоо анх удаа би сайн зүйл хүсээ түүнийхээ дагуу байж чадахгүй байгаа нь би өөрийгөө удирдах чадахгүй байгаа юм байна. Би өөрийгөө удирдах чадахгүй байгаа байдал маань хамгийн том нөлөө үзүүлж байгаа зүйл бол гим нүгэлгээд энэ зүйл байгаа юм байна штэ. Энэ гим нүгэлгээд зүйл чинь Бурхны болоод хүний амьдралын эсрэг зүйл байд юм байна штэ гэдгийг би одоо анх Библиэс олж уншсан. Тэгэл тэр маань намайг одоо эзэнт итгэл лимэн одоо явах эхлэл суурь ус. Тэгээ би одоо Христэд итгэсний дараа би өөрийгөө удирдах эрхчлөө, өөрийнхөө бодод цаасан шиг амьдрч чадах тэр бодит жагаар руу ирсэн байхгүй. Тийм учраас өнөөдөр би ингээд Христэд олон жил болж байна, олон хүмүүсийг одоо бас харж байна. Өнөөдөр монголоор дөрөв англи хэл сурах гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Мөн үү? Тий. Гэхдээ бас нэг сайн сурахгүй те. Сурахгүй л байгаа. Тийм ээ. Бүгдээрээ сурах юмсан гэж бодож байна. Бүгдээрээ бид нэг номын санд 2 цаг суувчвал тэгээ нэг 3 сарын дараа бол бүгд сурчна гэдгийг бол мэдээд байгаа. Гэхдээ яагаад тэрийг хийж чадахгүй? Өөр юм тэрийг нь удирдах байгаа. Бид нар бусдыг хайрлах хэрэгтэй гэдгийг мэддэг. Би эхнэрээ одоо хамгийн одоо гүнзгийгээр тийм ээ хайрлаж энэ хүн надтай хамт амьдрсныхаа одоо хугацаанд энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болох ёстой, байх ёстой, түгэр бахархаж явах ёстой гэдэг бид нар мэдэж байна. Гэхдээ бид нар яагаад тэгж хайрлаж чадахгүй вэ? Мөн үү? Бид нар үр хүүхдүүдээ хамгийн сайнаар өсгөх ёстой гэдгийг мэдээд байна. Гэхдээ гэхдээ яагаад тэгж чадахгүй вэ? Хүн ботсон шиг амьдрч чадахгүй байгаад хамгийн том нөлөө үзүүлж байгаа зүйл бол гим нүгэл юм байна гэж ойлгосон. За тэгээд ч яг тийм байсан. Тэгээ би яг одоо Христэд итгэсэн гол шалтгаан бол би энэ гим нүглээс ангижрахаас нааш би зүгээр сайн бодолтой муу үйлдэлтэй хүн хിവэрэ үлдэх юм байна. Би харин Есүс Христэд итгэх ёстой юм байна. Тэр яг намайг ноёлж байгаа, намайг даралж байгаа тэр гим нүглээс намайг чөлөөлөх юм байна гэдэгт итгэсэн баггүй. За тэгээд одоо мэдээж миний одоо гадаад олон байдал маань яг одоо өөрчлөгдсөн. Тэгээ тэр үедээ яг тэгж бодох үедээ та ер нь ингээд нүглээр удирдуулдаг байсан гэсэн үг үү? Нүглийг хийдэг байсан хүн гэсэн үг юу ер нь бол? Тийм шүү дээ. Яг одоо ингээд одоо нүгэл гэж яг юу хэлэх юм бэ? Тэ? Гим гэж юу хэлэх юм бэ гэдэг олон ойлголт хүмүүсийн талаар янз янзын ойлголтууд байна. Тэгээ Христэд итгэгчдийн хувьд одоо ойлгох ойлголт нь бол Бурхны хүслийг Бурхны хүслийн эсрэг бүхий л зүйл гим нүглээ гэд ерөнхий агуулгаар ойлгоод байна. Тэгэхээр бүр ингээ бодол модалтайгаар харьцаа явуулсан гэсэн үг. Ингээд тэгээд янз бүрээр тайлбараад ярьд. Би зүгээр маш энгийнээр хэлээ. Ерөөсөө 10% байхгүй. 10% хийж чадахгүй байна гэдэг бол бид нар гим нүгэл дотор амьдарч байгаа шүү гэдгээл ойлгочих шүү дээ. Энгийнээр бол. Тэ энгийнээр, тийм ээ. Тэнд нь юу гэсэн байд юм бэ? За тэнд бол одоо 10 зүйл байгаа. Тийм ээ. Одоо эхнээс нь юу гэж ярих вэ? Бүх зүрх сэтгэл дээрээ Бурхан эзнээ хайрлах хэрэгтэй. Хоёрдугаарт бидний энэ газар дэлхий хиймэл тийм ээ. Одоо газар дэлхийн аливаа чулуу мод хүний гараар бүтээгдсэн зүйлийг яах вэ? Шүтэж ингэж болохгүй гэж яах вэ? Хэлсэн. 7 хоногийн 6 өдөр нь ажиллаа хийж нэг өдөр Бурханыг хүндэтгэж амьдрах хэрэгтэй гэж яах вэ? Библи яах вэ? Хэлсэн. Ааха.
гих мэтчлийн ийм Хулгай ярьж болохгүй, хулгай хийж болохгүй За тэр бол байгаа. Ерөөс 10 хуулийг хоёр хэсэгт авч үздэг. Нэгдүгээрх нь бол хүнээс бурхан руу чиглэсэн одоо тийм ээ 4 зүйл, нөгөөх нь хүнээс хүн рүү чиглэсэн одоо 6 зүйл. 6 зүйл гэж одоо хэлсэн. Тэр дотор бүү шунхаар, тий, бүү хулгаал, бүү гүтэг, тийм ээ гэж ингэж хэлсэн. Бүү шунхаар гэвсэн. Тий, бүү шунхаар, тий, ийм зүйлүүдийг одоо хэлсэн баг. Тэгээ энэ бүгдийг хийж чадахгүй амьдрал өөрөө гим нүгэлтэй амьдрал шүү. Тийм учраас энэ бүгдийг би хийж чадахгүйгаа эсвэл өнгөрсөн хугацаанд хийжсэн гэдэг маань намайг яг хаа гим нүгэл дотор амьдарч исэн хүн шүү гэдгийг надад маш тодорхой яг хаа харуулж байгаа. Тэнд бас бүү гүтэг гэвдсэн байдаг гэсэн үү таасаа? Тийм гүжир те. Одоо бүү одоо хүмүүсийг гүтэх юм бол би бас нүгэлтэй болчихно гэсэн. Нүгэл шүү дээ. Бурхны өмнө гим шүү. Хүний хийгээгүй зүйлийг хийсэн гэд. Буяа арх уусан өчтөр. Энд яг өнөөдөр ингээд өөрөөс нь арх үнэртэй дагааг одоо те надад мэдрэгж яхад өөрөө уугаагүй байх гэд энэ бол архичин байхгүй гэд хин нэг ингүүл яаж чинь. Энэ чи гүтгэж байгаа шүү. Библиэр тэгж болохгүй гэж хэлсэн баг. Үнэн ч шудраг бай гэж хэлсэн. Тэгэхээр одоо хүнийг гүтгэхгүй тулд хүн яг үнэн зөв баримттай юмыг явах ярьж сурах шүү. Би одоо нэг хүнийг харж байгаа да наа чин цаанаа бол авилгал авцсан гэд мэдгүй нэ илчих юм бол аваагүй ээж таарах юм бол гүтгэлэг болчихно шүү. Тийм шүү дээ. Тэр чинь одоо ингээд бүр бодит одоо нийгмийн одоо хууль болоод тийм ээ хүнийг шүүхээр гин буруугийн тогтоогдоогүй байхад тийм ээ тэгсэн ингэсэн гэж болохгүй шүү гэд бүр хуулинд орсон. Энэ бурхны хуулиуд чинь өөрөө энэ нийгмийн харилцааны хуулийн суурь болсон зарчмууд шүү дээ. Ер нь бол зөв. Тэ? Одоо би ингээд зарим хүмүүс хэлдэг хүний эрхийн түгээмэл тунхал гэж энэ одоо нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдаад ийм одоо хүний эрхийн түгээмэл тунхал гэж тунхаг гаргасан. Энэ тунхагийг нүүбийн гишүүн бүх орн явах бай. Өөрсдийнхөө үндсэн хууль ба бусад дагалдах хуулиндаа явах бай. Шингээх шүү дээ. Хүний нэр төр, итгэл үнэмшил, байр аливаа юмд явах халдаж болохгүй. Тийм ээ? Хүн бол одоо маш үнцэнтэй шүү гэдгийг одоо үндсэн хуулиндаа болон бусад дагалдах хуулиндаа хийж өгч. Одоо өнөөдөр хүмүүс одоо нэг 5 цаастай одоо байр суурьтай болох дээр бусдыг дээрлэх гэж бодож байгаа болвол та явах. Нэгдүгürt одоо үндсэн хуулийн эсрэг яваа зогсохгүй бурхны хүн төрлөختөнд өгсөн хуулийн эсрэг явж байгаа шүү гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нэлээ нарийн бүр гоё. Гэхдээ нарийн гоё биш наа чи ерөөсө нийтлэг байгаа. Тий одоо энэ ихтэй сургуулийн бүх одоо оюутнууд хүний эрхийн түгээмэл 12 сарын 10 тэмдэглэдэг хуулиудыг гаргаж хэвлж уншаа тийм ээ. Аль эрх нь Монголд одоо байгаа, аль эрх нь одоо Монголд хэрэгжихгүй байгаа гэдгийг олж харуул ойлгох хэрэгтэй байхгүй. Би ямар зан үйлээрээ одоо бусдын эрх хэрэгжүүлэлт талдах гээд байгаа юм. Ингээд өнөөдөр даанч энэ талаарх мэдлэг мэдээлэл одоо бидний дунд их сул байна. Би ч бас одоо өсвөр насндаа энэ тухай ойлгож мэдэхгүй тийм ээ. Байсан учраас уурлах дээрээ чамааг алан шүү. Эсвэл бол янз бүрээр хэлдэг хүнийг удам судраар нь янз бүрээр доромжилдог тийм ээ. Ийм байсан байхгүй. Тэгээ тэрийгээ би одоо юу гэдэг эрх хүн одоо илүү гарчлаа. Ингэчлээ гэд ингээд бодож ирсэн. Гэтэл яг үндэ бид нар чинь бие биенээс ялгарх юм байхгүй. Бүгдээрээ бурхны шүүхийн өмнө ирнэ шүү дээ. Бид нар бурхны бүгд адилхан байхгүй. Нөгөө нэг үлгийн авс хоёрыг бүгд дамждаг гэдэг шиг тийм ээ. Бид нар бие биенээсээ ялгараад авах юм байхгүй. Тийм учраас бид нар бие бүнийгээ үргэлж өндрөөр үнэлж хайрлаж явах хэрэгтэй. Үүнийг одоо Монгол пасторууд итгэгч нартай заачих хэрэгтэй. Харин хүмүүсийн юм дургуун бил. Хэн нэгнээс илүү одоо байж бус одоо юу лээ нөгөө нэг бүх гахаа адилхан эрэхтэй харин би илүү эрэхтэй гэдэг шиг бүх гахаа адилхан эрэхтэй харин би илүү эрэхтэй гэдэг шиг тийм ээ бусдаас нэг илүү байх гэсэн тий одоо тий бусдаас илүү эрх хэдлэх гэсэн тийм байгаагаараа би онцгой эднэр байх гэсэн тийм ээ ийм одоо хандлага бол буруу шүү. Үнэхээр одоо төр нийгмийн салбарт тийм ээ одоо үнэхээр төрийн тусгай одоо ажил үүрэг гүйцэтгээгүй л бол бид нар явах одоо бие биенийгээ үргэлж хайрлаж хүндэтгэж тийм ээ байх ёстой шүү гэдгийг бол одоо ойлгож байгаасай л гэж одоо боддоо штэ. За тэгэхээр та ер нь одоо тэр 10 хуулиар дамжуулаад тэр дүгнэлтээр бол те яг Христэд итгэх үедээ бол үнэхээр би хүсдэг байсан юм байна. Гэхдээ буруугаар үлдээд идэг байсан юм байна гэдгийг ойлгож ирсэн байна. Тэгээд Христэд итгэсэн байна. За Христэд итгэсний дараа мэдээж амьдралын та нэгэн цаг мөчид за би пастор болъё гэж шийдсэн байж таараа. Тэгээд та пастор болохын замыг сонгож. За тэгвэл та яагаад энийг сонгосон бэ? Мэдээж таныг харахад бол та одоо пастор биш өөр ажил хийгээд явах потенциал боломж өчнөө байсан
гэдг нь бол ойлгомжтой. Гэхдээ яг Таяга одоо пастор байсан биш байгаа шүү дээ. Одоо би бас хийгээл явж байгаа тийм ээ. Би одоо бол 2 мэрэгчлээ тийм ээ. За би бол одоо төмөр замын мэрэгчлээ, нөгөөх нь би нэгтлэн. За. Тий. Тэгээ би бас тэр ажиллаа хийгээл явж За тэгвэл та яагаад нягтлан болон төмөр замын мэрэгчлэрээ ажиллалгүйгээр пастор болохоор сонгов? За пастор гэдэг бол нэг талаасаа ерөөсөө ажил бол биш юм аа. Энэ бол үйлчлэл. Сайн дураараа хийдэг үйлчлэл байна. Тийм ээ? Одоо энийг бол бүгд ойлгох хэрэгтэй. Энэ одоо пастор гэдэг одоо ажил гэдээ ойлгоод авах хэрэггүй. Энэ пастор гэдэг ямар утгатай юм бэ гэхээр бурхан өөрийнхөө хүмүүсийн төлөө өөрийнхөө үг ба сургаалыг заалгахын төлөө бусдад үйлчлүүлэхээр одоо дуудсан хүмүүс аахгүй. Тэгэхээр энийг одоо бид нар ажил гэхээс илүүтэйгээр энэ бол бурханаас надад өгөгдсөн юу вэ? Үүрэг даалгавар, үйлчлэл юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. За заримдаа ингээд нэг одоо манай монголчууд яг нэг одоо яд үндэсний суурь ойлголтоосоо болоод одоо буддын шашны ламнар шиг тийм ээ одоо бодох гээд ээж бол одоо магадгүй юм. Энэ бол одоо пастор гэдэг бол ажил бол биш. Энэ бол бусдад бурхны үгийг заах, бурхны үгийн дотор амьдрахад нь чиглүүлэхийн төлөө дуудагдсан үйлчлэлийн ажил шүү. Тийм. Үйлчлэл юм аа. Тэгэхээр яг хөө мэдээж тодорхойлолт нь бол тийм байж болно. Гэхдээ цаг завын хувьд бол тэгэл одоо их л цаг авна үстэй ер нь бол. Ер нь бол цаг авалгүй яг хөө бид нар одоо бурхны үгийг бусдад заах чинь үний үед яг энэ үг сургаалыг би яаж нэгдүгээр зөв заах вэ? Хоёрдугаарт насны онцлог, хүүсийн онцлог тохирсон байдлаар хүрэх үү, тийм ээ? Залуучууд юу гэж ойлгох юм? Дунд насныхан юу гэж, ахмадууд юу гэж ойлгох юм? Энэ үгийг яаж амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой байхын гэдгийг бодож тунгааж хүмүүст хандаж ярихад бол цаг хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ талаар бас сурах хэрэгтэй. Библийн боловсрол эзэмшдэг. Эзэмших хэрэгтэй тийм ээ. Та бол Библийн боловсрол Америкт эзэмшсэн гэж хэлсэн байна тийм. Одоо нэг сүрхий боловсрол нь хаашаа ер нь бол Библи судлалын чиглэлээр 2 жил тийм ээ. Одоо сураад ирсэн. Монголд бол одоо бас тодорхой хэмжээний одоо Библийн сургуулиуд бас байна шүү дээ. Хүмүүс бас тэрэнд сураад бэлтгэгдэж байна тийм ээ. Одоо энэ та Монголд бас сурж ирсэн үү? Монгол сурж ирсэн. Монгол сурж байгааг. За. За. Тэгэхээр ямар ч үсэн энэ бол яг нөгөө мэдээж тодорхойлолтын хувьд бол ажил биш ээ. Энэ бол одоо та бол үйлчлэл юм аа. Гэхдээ яг хувь хүнээс зарцуулагдах цаг зав. За тэгээ яг энэ амьдралын үеийн хувьд бол ингээл ерөөсөө л ажил шиг л байгаа байхгүй. Зүгээр яг өндлөнгөөс харахад тийм пастор ажил. За энэ хүн пастор ажилтай хүн байна. Тэгээ. За би одоо нэг юм хэлье тий. За. Пастор гэдэг чинь. Одоо энэ Монгол улсад байгаа улс төрийн албан тушаал хашиж байгаа бүх хүн монголчуудад үйлчлэхээр одоо тий санал авсан хүмүүс шүү дээ. Монголчууд намайг сонгооч би та нарын төлөө энэ ажил мэргэжлээ орхиод та нарын төлөө ажиллая гэсэн хүмүүс аахгүй юу? Одоо энэ улсын хурлын гишүүд, дүүргийн иргэдийн хурал тийм ээ. Яг би одоо төрийн албан тушаалаас бусад улс төрийн бүх албан тушаалт тийм ээ. Одоо энэ нөхдүүд Монгол улсын иргэдэд явах үйлчлэл гэдэг сайхан санаачилгаа өөрсдөө гаргаад өөр бизнес гадаад дотоод явах бүх юм орхиод Монгол улсын иргэдийн төлөө ажиллая гэд явах. Одоо үйлчлэнэ. Иргэддээ бид нэр үйлчлэнэ гэж сонгогдсон хүмүүс байхгүй. Эднэртэй яг адилхан. Тэр нөхдүүдэд нэг цалин өгж байгаа шүү дээ. Тэр нь яг та одоо энэ одоо үйлчлэх ажлаа хийхэд чинь хэрэгтэй дэмжлэг болно. Одоо мөнгө чинь өгж байгаа юм аа. Улсын хурлын гишүүн болоод одоо тэнгэр тулсан корпорацийн цагийн цалин авахгүй шүү дээ. Энэ одоо амьдралд нь нийцсэн авилгал авчихгүй. Тэгвэл төрийн одоо нэрээр тийм ээ иргэдэд үйлчлэхэд хангалттай цалиныг өгье гэдэг нэг 7 сая орчим төгрөг өгж байгаа. Тийм ээ. Тэгэхээр пастор одоо пасторыг ингээд ажил үүргийг одоо тодорхойлох гэдэг таас адилхан Монгол улсын одоо энэ улс төрийн бүх албан тушаалтан тэгээ ерөнхийлөгчөөс ахуулаад суманд хүртэл очсон байгаа. Улс төрийн албан тушаалтан болвол Монгол улсын иргэдэд явах үйлчлэхээр одоо сонгогдсон тийм шийдвэр гаргасан хүмүүс шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Пасторууд ерөн төстэй бас ингэ сонгогдсон. Тэ. Бид нар бол одоо пасторууд гэдэг бол тэ бурхнаас сонгогдсон.
Тийм. Яг хөө зарим одоо чиг нь бол итгэжтэрээ зан чанар, мэдлэг боловсрал тийм ээ. Одоо энэ зүйлээрээ хүлээн зөвшөөрөгдөөд одоо пастор одоо болж байгаа. Тийм ээ. Зарим одоо чиглэл нь. Зарим чиглэл нь бол бурхан намайг үнэхээр энэ одоо чиглэлд тийм ээ. Бусдад өөрийнх нь үгийг заахаар, бусдад яг эзний үгийн дагуу амьдрахад нь туслуулахаар дууджээ гэдэг сэтгэлийн дуудлага тийм ээ. Аваад одоо үйлчилж байгаа ийм хүмүүс байна. Зөв. За тэгвэл та яагаад энэ замыг сонгох вэ? Та яагаад бусдад үйлчлэхээр сонгох вэ? Би бол одоо надад хувь нэг талаар бол одоо бурхан нам миний одоо энэ амьдралыг тийм ээ одоо бусдын төлөө одоо бусдад өөрийнх нь үг сургаалыг бусдад залуучуудад сайн нөлөө үзүүлэхийн төлөө дууджээ гэдгийг одоо би одоогоос одоо 20 гаруй жилийн өмнө ойлгосон. Яаж ойлгов? За би нэг талаар одоо Библийн эзний үгийг авч уншиж байгаад тийм ээ мэдэрсэн дотоод дуу хоолой юм байна. Нөгөө нэг талаар би өөрийнхөө одоо амьдралыг одоо туулсан амьдралын түүх замналаа эргэж хараад бурхан намайг энд яг дуудсан гэдэг нь баттай юм байна гэдгийг ойлгосон байна. За би нэг жишээгээ яар. За нэгдүгürt би бол одоо миний эргэн тойрны болон миний ойр тойрны хүмүүс бол мэднэ. За би бол амьдралдаа одоо гаргасан их том алдаа надад одоо байдаг. Хүн бол жижиг том олон алдааны нийлмэл шүү дээ. Би бол одоо яг одоо 10 жил хүүхэд байхасаа ер нь спортод их дуртай. Тэгээ би энэ одоо олимпийн медальтай тамирчин болно гэдэг одоо хүсэл мөрөөдөл жигүүрсэн. Тэгээ би одоо биеийн тамирын сургууль сурж ирсэн ийм хүүхэд байгаа. За залуу байсан. Харин тэр үедээ одоо нэг одоо нэр сонсохдоо төргөн биш, ярихтаа удаан биш, уур хилэндээ хойрог биш байдлаасаа болж би амьдралдаа алдаа гаргасан. Тэгээ би тэр алдааг гаргаад одоо бодож явах тэр хугацаанд хүний амьдралд яг энэ өсвөр залуу ер нь амьдралын бүхэл цаг хугацаанд хүнд зөвлөх, чиглүүлэх, хэлж ярьж явах хүн байх хэрэгтэй байна гэдгийг би ойлгосон баг. Хэрвээ танд хэн нэгэн зөвлөж хэлжсэн бол одоо зөв чиглэл тийм ээ зөв юм зааж исэн бол би бас амьдралдаа юм алдаа гарахгүй болцоо байсан байж тээ гэдгийг одоо яг ойлгох хэрэгтэй байсан шин байна гэж би боддог байхгүй. Тэгээд тухайд бол одоо спорттоор бид нэр хичээлж байсан. Бидний эргэн тойронд байсан бүх хүмүүс л ялан, дийлэн, алан гэдэг. Ерөөсөө л одоо 90-ад оны одоо их үеийн дунд үеийн ярьж шүү би тийм ээ. Тэгээд одоо өстө бүгдээрээ ингэнэ гээл те. Тэгээд ялагдвал одоо хогч нь арчаагүйгэд дуудагддаг ялуул те. Гэж орилдог тийм ээ. Би чадчих, мэдчих гэдэг ийм нөлөөлийн дунд явсан юм бэл. Тэгээд би бас ингээ амьдрал бол юм биш шүү. Ийм биш юм бэ шүү. Бид нар иргэн тойрны эмэгтэй эрэгтэй өсвөрийн залуун энэ 10 тэр ч амьдралынхаа одоо алтан бусгыг алхаж байгаа гэж байгаа энэ хүмүүст бид нар болов яг ба одоо сайн зөвлөгч нь алдаж онсон хүний хувьд ах хүний хувьд хэлж ярих ёстой зүйл байдсан байх шүү гэж ойлгоод би одоо 20 хэдийн 4 5 наснаас эхлээл одоо гэрэл таалга гэж клуб байгуулаад би сургуулиудад зан чанарын хичээл заасан. Тэгээд тухайн үед бол манай одоо ерөнхий болсон сургуулиуд одоо ч байхгүй. Хүний зан чанар хүмүүжлийн одоо боловсрол олгодог одоо тодорхой хичээлүүд тийм ээ. Тэгээ би одоо яг одоо 2005 6 оны үед одоо зан чанарын хүрээлэн гэж одоо байгуулга байсан. Тэгээ тэр зан чанарын сургалт зарлж нэгтэн дахиад очлоо. Одоо зан чанарын хүрээлэн те хүн зан чанар заана юу заад ингээд яваад очисон чинь хүн 49 сайн зан чанар 49 явах бай. Муу зан чанар байдаг гэж одоо заасан байхгүй. Тэгээд уншаад үзсэн чинь нэрээ. Зүгээр юм байна шүү гэж. Ерөөсөө бидний амьдрал дутагдж байгаа гол зүйл бол ерөөсөө зан чанарын одоо энэ ойлголт мэдлэг төлөвшил юм биш шүү. Тийм учраас би одоо энэ үр хөвгт одоо залуу үе хойч үе алдаа оноогүй амьдрахад нь бид нар мэдээж мэдлэг боловсрол олгохоос гадна одоо зан чанарын одоо боловсрол олох бол маш чухал юм байна. Гээд одоо 2006 оноос эхлээл өсвөр залуучуудад одоо зан чанарын сургалт явах хийж эхлээд тэгээ энэ байдал маань намайг зарим талаар одоо мэрэгжлэрээ ажиллах боломжийг явах надад бага олгосон. Одоо сэтгэлийн төмөр зам мам руугаа ороход хэцүү болцсон да. Яг го төмөр замаасаа гараад би одоо санхүүд сураад ингээд явж ирсэн тэр үед оюутан. Тэгээ санхүүгээр ажиллаж ирсэн. Тэгээ яг давхар сургалт хийгээд. Давхар сургалт хийгээд тэр мэн одоо миний хамгийн гоё баяр хөөртэйсэн баг.
одоо ингээд тухайн 12 дугаар ингэж байсан сайн вэ? заана гэдэг бол Тий 11 дугаар ангийн одоо хүүхдүүдэд очиод тий одоо 26 7-тай залуу 10 одоо 5 6-тай хүүхдүүдэд зан чанарын тухай хичээл заагаал өгөөс хүний амьдралд ингэж хөрөнгө оруулалт ингэж ийм гоё байд юм уу? Хүүхдүүд тэгээд бид нар ганц зан чанарын хичээл заагаал гараад хүүхдүүд алууд ташингууд би хизээч амьдралдаа мэдэрч байгаагүй тийм ээ. Тийм баяр хөөргийг одоо мэдэрч ийсэн байна. Би энэ зүйлийг одоо нийгмийнхаа энэ тодорхой хувьд одоо хувь хүмүүст одоо зааж тийм ээ ингэж амьдрах хэрэгтэй байна гэсэн тэр хүсэл дуудлага маань намайг одоо пастрийн ажил руу эргэл буцалтгүй одоо дуутсан гэж одоо би боддог. Гэхдээ нөгөө нэг талаар одоо пастрийн үйлчил гэдэг бол ингээл одоо чигээрээ дардан сайхан явдаг одоо ажил үйлчлэл бол биш тийм ээ. Нэг талаар өөрийнхөө өмнө гэр бүлийнхээ өмнө нөр хүүхдийнхээ өмнө нөгөө одоо найз нөхөд тийм ээ эргэн тойрон сүмч урууныхаа өмнө хүлээсэн үүрэг байгаа. Нөгөө нэг талаар одоо бурхны өмнө тийм ээ хүлээсэн энэ ёс суртахуун буюу одоо зан үйлийн одоо ийм одоо өндөр ёс суртахууны хариуцлагыг хүн удаан хугацаанд авч явна гэдэг бол маш их хичээл зүтгэл зориулалт тийм ээ шаардсан ийм одоо ажил үйлчлэл шүү гэдгийг бас хэлмээр. Тэгэхээр олон найз нөхдөсөө холддог. За би бол одоо Христэд итгээд одоо арх тарс суулуухаа болсон. За түүнээс өмнө уудаг байсан уу? Өмнө уулдаг байх уу? Өөрөө уугаа зогсохгүй бусдыг явах одоо уулгадаг хүн байлаа шүү дээ. Тэгээд манай зарим найзууд хэлдэг чи одоо хүнийг ийм замар хууруудаа чи өөрөө ингээд уснаас гараа явчих юм ингээд тийм ээ. Тийм хүртэл шүүмжлэл одоо найз нөхдийнхөө амнаас эхнэр хүүхдийнх нь одоо ярианаас тийм ээ одоо бас сонссон. Тэгээд би бас одоо зарим тийм үедээ харамсдаг. Одоо амьдралын яг үннийг ойлгоогүй тий амьдралд яг юу хүний амьдралыг баяр хөөртэй сайн сайхан байлгадаг гэдгийг ойлгож мдээгүй байх үедээ олон хүмүүсийг бас буруу зам руу одоо уруу татсан. Тэгээд бас одоо тэр үйл одоо цаг хугацаа амьдрал маань бол буруу байсан гэдгийг бол би ойлгодог. Бас хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас одоо тэгэхээр ер нь бол та яг ингээд нөгөө хүүхдүүдэд гоё сургалт заагаад хүүхдүүдэд сайныг өгөөд те сайныг хуваалцсан гэдэг нь бас ямар гоё сайхан зүйл вэ гэдгийг сэтгэлдээ мэдрээд дотор ингээ гоё баяр төрсөн байж штэ. Тэгээ тэндээс бас ингээ пастрийн үйлчил маань ерөнхийдөө бас эхэлсэн гэж бодож байна. Ягаад та зүгээр юм зан чанарын сургалтаа хийгээд багшаараа дагнахгүй яг энэ Библийг заахаар шийдсэн юм бэ? Энэ зан чанарын хөтөлбөрийн гол шуур бид нар ягаад ийм сайн зан чанарыг өөрөөсөө гаргах ёстой юм бэ гэдгийг харах дээр бурхан хүнийг өөрөө тиймэр бүтээсэн байгаа юм. Гэтэл гим нүгэлгээ зүйл бидний олон сайн сайхан одоо зан чанар бидний дотор байгаа олон сайн потенциал чадваруудын маань нухчин дарж бүр үгүйсгэж байхгүй болгод юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Хүний зан чанар гэдэг бол зөвхөн гадаад байдал руу илэрдэг нийтийн дунд бие зүв авч яваа зогсохгүй энэ сайн зан чанар гэдэг бол өөрөө хүн ихээс одоо тийм ээ бурхнаас ихэн хэвлэд өгөгдсөн цаг үеэс хүний дотор байсан тийм зүйл байгаа. Бурхан хүнийг маш сайхнаар бүтээсэн боловч хүнийг эвдэлж, хугаж, муухай болгодог зүйл бол гим нүгэл баг. Тийм учраас зан чанар гэдэг бол наатлын зүйл харин гим нүгэл гэдэг бол цаатлын зүйл нэ. Тийм учраас цаатлын зүйлийг шийдэх тэр чухал зүйл бол бурхантай харилцаа. Бурханаас хүн төрлөختөнд үзүүлсэн уучлал нэгүүлсийг ойлгох явдал илүү чухал юм байна гэдгийг таньж мэдсэн учраас пастрийн үйлчлэл рүү одоо бас яах вэ? Илүү орсон тийм ээ. Одоо юмны цаатахыг одоо ухагтхууныг гол асуудлыг олж хараад. Тэгээ гол асуудлын шийдэл нь бол та Библи гэж үнэлсэн байх нь шүү дээ. Тийм шүү дээ. Одоо би ингээд хүмүүст ингээд ойлгуулах гэж би хэлдэг байхгүй. Яагаад бол энэ нийгмийн харилцааны тухай хуулиуд гарч байна? Яагаад хүний эрхийг хамгаалсан хуулиуд байна? Яагаад хүний юмыг хулгайлж болохгүй? Гэт ингээд хүний иргэнийг хамгаалсан хуулиуд байгаа вэ гэхээр энэ ерөөсөө энэ газар дэлхий дээр бурхны зөвхт байдлыг тогтоохын төлөөх одоо гадаад хэлбэр шүү. Тийм ээ? За яагаад юм хулгайлж болохгүй? Уул нь хулгайлч л дээ яагаад болдгоо? Яагаад бол хүмүүсийг хохирооч л дээ яагаад болдгоо? Энэ ч өөрөө бурхны өмнө гим учраас бусдыг хохироодог учраас хүн өөрөө ийм байх ёсгүй учраас л ийм хууль явах. Өнөөдрийг хүртэл хэрэгжээд явж. Хүн өөрөө хөдөлмөрлөж олж бий болгосон зүйлээрээ сайн сайхан амьдрах ёстой байтал хэн нэгэн хулгайлж болохгүй гэж байгаа учраас явах. Хуулийн хүрээнд хүртэл иргэнийг хуулиар явах.
хамгаалцсан биш үү? Одоо би одоо ингээд одоо 10 жилийн сургуулиудад одоо бас 10 жилийн сургуулийн багш нарт бас эцэг эхчүүдэд би хэлдэг. 10 жилийн хүүхдүүд бие биенийгээ яагаад дээрлэх ёстой вэ? Дээрлэх, гадуурхах ёсгүй вэ гэдгийг хүүхдүүдэд нэг талаар ойлгуулах, нэг тал нь шүү заяа. Олон тал байгаа. Гэхдээ нэг тал нь юу юм бэ гэхээр чиний ангид сууж байгаа нэг охин, нэг хөвгүүн хуулиар хамгаалагдсан Монгол улсын иргэн шүү гэдгийг дээрлэх гээд байгаа. Бөөрлөх гээд байгаа хүүхдүүдэд явах ойлгуулаа. Нөгөөх нь одоо жишээ нь таны пастрын үндсэнээс харах юм бол энэ хүмүүс бас адилхан үндсэнтэй шүү гэх юм байх бах. Гэтэл өнөөдөр ингээд бид нар бодит амьдрал дээр ингээд харахад одоо жоохон болцоотой айлын хүүхдүүд байд юм уу, бусдаас урлаг спортын авиастаач байд юм уу, бие бэлтраар илүү нь бусдыгаа дээрлэх ёсгүй гэдгийг ойлгох ёстой. Яагаадгүй ёс суртахуун, хүн чанар, итгэл үнэмшлийн үед ойлгоо зогсохгүй нөгөө нэг талаар хууль, эрх зүй, нийгмийн харилцааны хүрээнд ойлгох ёстой. Гэтэл бид нар энэ боловсролыг аль ч талдаа олгож чадахгүй байгаа учраас одоо пастор хүмүүс бид нар универсалны байх шаардлагыг бас одоо шаардж штэ Монголын нийгэм байна. Бусад гадаад орны пасторууд сүмдээ юмаа хийгээл явж байна. Тийм ээ? Одоо яа тий сүмдээ одоо эзний өдөр ирсэн бусад одоо төлөвлөгөөт цагуудад цугларсан хүмүүстэй бурхныхаа үгийг заагаад байж байна. Бид нар бол яг хаа ихтер бүр эн чинь нийгмийн харилцааны суурь үнэт зүйлс болох ёстой шүү гэдгийг яг хаа одоо зааж өгөхийн тулд бид нар бас ийм ажлыг хийж штэ. Тэгэхээр гадаадд пастор юм байх ёстой юм чи одоо Монголд бас ийм байх ёстой гэсэн тийм юу байдаг юм уу? Дүрм байдаг юм уу? Яг одоо мэдээж одоо дүрм гэхээсээ илүү ёс зүйн хим хэмжээ байгаа. Тийм дүрмээс яг ийм хэлбэр байхгүй одоо энэ гадаадд пасторууд хэдэн цаг ажил Монголд бас тех ёстой юм байгаа гэсэн юм байхгүй тийм. Байхгүй шүү дээ. Яг нийгэмдээ тохируулаад ямар асуудал байна тэрэн дээр нь л үзэж тарах юм шүү дээ. Одоо Монгол улсад одоо энэ байгаа улс төрийн албан тушаалтнуудад цаг нар гэж байхгүй шүү дээ. Хизээ хаана юу л байна те. Одоо би ингээд ажлын 8 цаг байж гэнэ гэх ёсгүй. Өнөөдөр миний энэ одоо сонгогдсон тойрогт өдөр одоо тийм ээ хүүхдээ 2 настай хүүхдээ дагуулад явж байгаа ээжид ямар орчин байна? Орой дагуулад явхад ямар орчин байна? Хавар өвөл дагуулж явхад ямар орчин байна гэдгийг мэдрэхийн тулд тэр хүн жилийн дөрвөн үлрэлт тийм ээ тийм нөхцөл байдлыг очиж үзэж харж явах хэрэгтэй. Тийм биз? Яг тэрнтэй л адилхан баг. Пастор хүний хувьд одоо ингээд нэг цагаар хязгаарлагдаал тийм ээ ингэх ёсгүй. За би одоо ингээд пастор хүний одоо үүрэг оройл ажлын цаг нарыг ойлгуулахын тулд бас энэ улс төрийн албан тушаалтнуудтай холбож яриад байгаа шүү тийм ээ. Тийм жишээ авч нөгөө үйлчлэхийн тулд. За төрийн албан хаагч нар бол одоо би ойлгож байна. 8 цагаа ажиллаад тийм ээ. Одоо ингээд төрийн үүргээ гүйцэтгэхэд ингээд явах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнууд бол тэгш ёсгүй шүү. Эдгээр бол одоо бүр амьдралдаа дуудлага гаргаад би та нарынхаа төлөө 4 жил тийм ээ таны амьдралын орчин, бизнесийн орчин, нөхцөл байдлыг сайжруулъя. Хэдийгээр би ингээ хувийн компанитай бизнестэй ч би түүнийгээ болоод би нийгмийн салбарт одоо энэ өөрчлөлт шинжилтийн төлөө амьдралаа зориулах гад байна намайг сонгооч гэд сонгогдоод гарсан хүмүүс шүү дээ. Пастор бол бас тэгж золиос гаргасан уу? Гаргах шүү дээ бурхны өмнө. Бас бусдын төлөө. Та бас тэгж гаргаж ирсэн үү ер нь? Зөндөл гаргалаа шүү дээ. Би одоо ажиллаа орхиол ерөнхий боловсролын сургуулиудад зөндөө заалаа тийм ээ. Заримдаа одоо ингээд одоо ятарч хэцүү байсан ч гэсэн эцэг эхчүүдийн цуглаж байгаа юм байна гэх тийм ээ. Очлоо имлэг домлогоор тийм ээ. Одоо би өвчин тусчих вэ? Яачих вэ гэж айхгүйгээр ороод өчнөө өвчсөн, хавдсан хүмүүсийн төлөө залбирч тийм урамшуулж явлаа. Одоо Улаанбаатар хотын одоо тийм ээ нийгмийн одоо бас хүнд хэцүү орхигдсон тийм ээ. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст цаг нараа гаргаад бусдын мөнгө төгрөг өөрийнхөө мөнгө төгрөгийг гаргаад тусад дэмжиж зөндөл явуулсан шүү дээ. За тэгэхээр ер нь нэвтрүүлгийн маань цаг дуусч байна. Тэгэхээр сэлбэтэйгээ уялдуулаад хоёлаа сайхан ер нь пастор хүнд ямар хүн нууц байдаг гэдгийг ер нь пастор хүнтэй яриад мэдчихэж шүү дээ амархан. Тэгээ би бол яг ингээл тантай яриад та яг үний ярьж гин үү? Та өөрөө тэгдэггүй гэл тиймэрхүү байдлаар явчлаа. Тэрнээс нэг ийм нууц байдгүй, тийм нууц байдгүй гэж явсангүй. Зүгээр яг нийтлэг асууя. Таны амьдралд одоо жишээ нь пастор хүний хувьд ч юм уу ингээ бусдаас нууж явдаг юм байгаа. Мэдээж нууж явдаг байлаа гэхэд надад хэлэхгүй нь ойлгомжтой л та. Гэхдээ зүгээр та нэг үннээр нэг тийм. Би одоо пастор хүний хувьд гэх юм уу одоо өрхийн тэргүүн хүний хувьд гэх юм уу хов хүний хувьд гэх юм уу нуухран байлгүй ах уу. Одоо дансны дугаараа нууж гин, хувийн мэдээлэл хуулийн хувиа нууж гин. Тэрнээс биш одоо өөр яг одоо пастор хүний хувьд ингээд бусдаас надад нуугаад балтлаад авах юм бол яг байхгүй. Тэгтээ
одоо пастор хүн энэ үйлчлэлээ, энэ сайн дурын үйлчлэлээ одоо олон жил үргэлжлүүлэн авч явж байгаагийн гол нууц нь бол Бурхантай дотн харилцаатай, бусдыг хайрлах Бурхны зүрх сэтгэлийг тээж байгаа байдал шүү л гэж одоо хэлмээр. Заримдаа хүмүүс яагаад одоо та ингэ яваад байдгийг Бурхан танд хайртай учраас би бас таныг Бурхны нүдээр харж байгаа учраас би ингэж явж байгаа шүү. Би дүүмэн чамайг 10 эдхэн наснда амьдрал төл алхаж байгаа наснда бити алдчихаасаа гэсэндээ ах нь ажиллаа орхиод чамд би нэг үерхэн нөхөрлийн тухай, сайн зан чанарын тухай, ажил мэргэжлээ тийм ээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг тухай яриад явж байгаа шүү. Өнөөдөр тэд нар маань хөрхий одоо ингээд яг өнөөдөр 40 50 хүрсэн бидний амьдралыг туулаагүй байна. Тийм ээ. Одоо тодорхой мэдлэг мэдээллээс яг хол байна. Тийм учраас би тэр одоо амьдралыг туулсан хүний хувьд, алдаа оноог туулсан ах хүний хувьд, монгол хүний хувьд тийм ээ дараа үеэ бити алдчихсан гэдгийн төлөө би нэг цаг нар гаргаад ингээд явж болно шүү дээ, тийм ээ. Энэ бол одоо үнэхээр яг тийм суурин дээр явж байгаа. Тийм сэтгэл одоо байх хэрэгтэй. Тэгээ энэ бол би бусдыг Бурхны нүдээр харж, Бурхан хүнийг аврагдаасаа үнний мэдлэгт ирээсээ хүний амьдрал өөрийнх нь одоо тэг хүсэж мөрөөдсөн шиг аз жаргалтай сайн сайхан байгаасаа гэж Бурхан хүсдэг гэж Библиэлд хэлсэн. Харин харамсалтай нь одоо эхийн санаа үрийн санаа уулна гэдэг шиг хүмүүс яах вэ? Өөрийн одоо махан биеийн хүсэл гэх юм уу тийм ээ? Өөрийн дур зоргоор дураараа байх амьдрал нь хүнийг өөрөө маш их уруудуулдаг шүү. Өнөөдөр би бас нэг олон залуучууд хэлдэг. Улаанбаатар хотоогоо энэ олон мянган машин те 300-400 мянган машин байгаа байлээ шүү дээ. Өдөрт хөдөлгөөнд орждаг. Энд байгаа бүх жолооч нар замын хөдөлгөөний дөрөв баримтлахгүй оролцвол юу болох вэ? Амар юм болно шүү дээ. Амар юм болно шүү дээ. Энэ Улаанбаатар. Тэгэхээр хүний амьдрал зөв дүрм журм гэдэг бол та таныг бүтээсэн Бурхныг таньж мэдэх үйл явц юм шүү гэдгийг ойлгосоо гэв. Тэгэхээр би нэг илүү пастор хүний хувьд би одоо хувь хүний мэдлэг боловсрал, ёс суртахуун, зан чанараараа нөлөөлнөхөөс илүүтэйгээр биднийг бүтээсэн Бурхан хин. Тэр бидэнд одоо үлдээсэн Бурханы үг болох Библиэлд юу гэж хэлсэн бэ гэдгийг ойлгуулах чиглэлд ажил хийдэг хүмүүсийг одоо пастор гэж хэлээд байгаа шүү. За баярлалаа. За сонсогчтанд итгэмээргүй гэхдээ подкастын маань энэ удаагийн дугаар хүрлээ. Пастор Монголын пасторуудын нууц гэсэн сэдвээр хүрлээ. За тэгээд пасторуудын хувьд ингээд нууц янз бүрийн зүйл яг хувь хүний амьдрал мэдээж нууцлах зүйлс байж болох юм. Гэхдээ яг ёс зүйн талаасаа за тиймэрхүү нууц юм байхгүй гэдгийг ямар ч үсэн өнөөдрийн манай зочин маань хэллээ. За тэгээд бас нэвтрүүлгийг маань хүндэтгэж бас асуултанд маань үннээр хариулсанд баярлалаа. За тэгээд энэхүү нэвтрүүлэгт намайг суурьж оролцуулсанд одоо баярлалаа. Тэгээд бас энэхүү нэвтрүүлгийг сонсож байгаа хүнийг бүрт одоо захиж хэлэхэд тийм ээ бид бол Бурханы бүтээл шүү. Тийм учраас биднийг бүтээсэн Бурханаа таньж мэдээрэй. Тэгээд зогсохгүй одоо Бурхан хүн төрлөختөнд хандсан одоо энэ дэлхийд өнгөрүүлэх өдрүүддээ ямар замаар замнаж яаж амьдрах вэ гэдгийг заан хэлсэн Библийн үгийг уншиж судалж одоо амьдраарай гэж одоо захиж хэлмээр. За баярлалаа. Итгэмээргүй зүйлс амьдралд өчнөө байдаг. Гэхдээ итгэхэд амархан уу хэцүү юу гэдг нь бидний итгэх шалтгаан биш. Харин энэ нь үнэн үү гэдг нь бидний итгэх шалтгаан байх ёстой. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг бас энэ пастор хүний амьдралын хувьд ч тэр үнэн үү үгүй юу гэдгийг та өөрөө тунгаан бодож үзээрэй. Дараагийн подкастаараа эргэн уулзцгаая.